Дараагийн мэдээ, Евразийн төрийн хэлцээр нь зөвхөн тарифын асуудал бус харин бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хөнгөвчлөх, гайл техникийн зохицуулалт, стандартын уялдааг сайжруулах, улмаар аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулж зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхэд чиглэж байгаараа онцлогмаа. Ялангуяа Монгол Оросын бизнес эрхлэгчдийн хувьд хамтарсан төсөл хэрэгжүүлэх нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх, үйлдвэрлэл логистикийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж гэдгийг Улсын хурлын дарга учрал Орос улбаны улсад хийж байгаа айлчлалынхаа үеэр онцоллоо. Москва хотноо Монгол Оросын бизнес форум болж Монголын 50 гаруй аж ахуйн нэгжийн тал орчим төлөөлөл оролцжээ. Манай бизнес эрхлэгч нарт тулгамдж байгаа асуудлуудыг бид дурдах ёстой. Тухайлбал стандарт техникийн зохицуулалт, гарал үүслийн дүрм, тохирлын баталгаажуулалтын тайлбар, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс бүр дээр харилцан адилгүй хэрэгж, Монгол улсад олгосон сертификат, лабораторийн шинжилгээг зарим тохиолдолд дахин шаардах зэрэг нь экспортын хугацаа зардалд нөлөөлөх гол шалтгаануудын нэг болж байна. Мөн махан болон сүүс бүтээгдэхүүний экспортод ариун цэвэр, эрүүл ахуй, мал эмнэлгийн шаардлагын тайлбар жигд бусаас гадна хил гайлын шатанд бичиг баримтын давхардал үүсэх, дамжин өнгөрөх процесс удаашрах зэрэг хүндрэл бизнесийн салбарт мэдэгдэж байна. Стандартчлалын хувьд бол бас бид нэлээд бас ахиас дэвшил гарах шаардлагатай нь харагдаж байна. Юу вэ гэхээр одоо байгаа 367 нэр төрлийн бүтээгдэхүүн дээр ихэд 100 гаруйх нь болохоор стандарттай байгаад байдаг. Тэгэхээр үлдсэн хэсгүүдээр стандартын ажлыг нь яаж хэрэгжүүлэх вэ гэж. Гайлын хувьд бол Евразийн эдийн засгийн хөмсдөр маш их нааштай алхмуудыг бол ярьж байна. Гайл дээр бол хамаг хугацаа алдах, тэгээд гайл хоригдсон бичиг баримтны давхардал гэдэг их олон асуудал байсан бол энээр бүх хэсгүүдээр бүтээгдэхүүн болгон дээрээ энэ асуудал дээр нэлээд анхаарч ажиллах талаар ингэж харилцан ярилцлага тохиролцсон нь бол энэ удаагийн ажлын хамгийн чухал алхам байлаа. Яг 20 махнаас гадна юм шаардлага багтаа тийм бүтээгдэхүүнийг зах зээлд гарсан бид нар ашиглаад тэр замаараа маш богино усан гаргасан. Одоо ч носын идэлэг байна. Одоо янманлын оймс чинь чинь консервлсэн махыг бол 18% татвартайцсан гаргаад амжилт олж байгаа манай компаниуд байгаа шүү. Одоо энэ чинь тэглэгдэж байгаа. Энэ замуудыг бид нар богино хугацаанд ашиглаж явбал нийлээд нэг замаар нэг бэрэндээ гаруул илүү ашиглах болов гэж бодож байна. Хоёр талын худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудын илтгэлээс гадна хөдөө аж ахуй хөнгүүлэлт тэр дундаа ноос ноолуур нэхэмжлийн салбарын өнөөгийн байдал, зах зээлийн үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын боломжуудыг энэ үеэр танилцууллаа.